Сайн мэцхан уу эдэлхийн изотерм процессын үед дааралт эзлэхүүнээс хэрхэн хамгааллыг судалцгаая. Баллон руу хийг шахаж оруулна. За энэ үед хийн температур 300 Кельвин тогтмол болгоод савны өргөн өндөр хоёр өөрчлөгдөхгүй учраас эзлэхүүний өөрчлөлт нь савны уртаас шууд хамаарна гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ савны уртыг өөрчлөх үед хийн даралт хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглана. За савны урт 5 нанометр үед хийн даралт 1174 Кельвин. 1174 кПа. За савны уртыг 6 нанометр болгох үед энэ үед хийн даралт 966 кПа. Савны уртыг 7 нанометр болгох үед хийн даралт 807 кПа. Савны уртыг 8 нанометр болгох үед хийн даралт 703 кПа. Савны уртыг 9 нанометр болгох үед хийн даралт 703 кПа. Савны уртыг 10 нанометр болгох үед хийн даралт 563 кПа. Савны уртыг 11 нанометр болгох үед хийн даралт 503 кПа. Савны уртыг 12 нанометр болгох үед хийн даралт 473 кПа. Савны уртыг 13 нанометр болгох үед хийн даралт 460 кПа. Савны уртыг 14 нанометр болгох үед хийн даралт 423 кПа. Савны уртыг 15 нанометр болгох үед хийн даралт 355 кПа байна. Одоо бүгдээрээ хэмжилтийн утгуудаараа дааралт эзлэхүүнээс хэрхэн хамаарлын графикийг байгуулцгаая. Хэмжилтийн утгуудаас дааралт эзлэхүүний хамаарлын графикийг байгуулж үзвэл хоорондоо урван хамааралтай байна.